За өнөөдрийн хичээлийг Монгол улсын 3 дахь хөршийн бодлогоор бэлтлээ. За энэ сурвалжлагын 179-ээс 181-р хуудас байгаа ийм сэдв. За тэгэхээр энэ 3 дахь хөрш гэж юу юм бэ? За энэ бодлогыг хаан томьёолоод хизээнээс хэрэгжүүлж хэлсэн юм бэ? Энийн онцлог нь юу юм бэ? Энийн одоо эргэн тойрондох ийм үндэс нь юу юм бэ гэдгийг өнөөдөр ярилцаад авахад та бүхэн цогцойлолттой болох байхаа гэж бодож байна. За тэгэхээр Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал гэж байдаг. Гадаад бодлогын за энийг товчилчий үзэл баримтлал. За энэ гадаад бодлогын үзэл баримтлал бол 1994 онд анх батлагдсан. 1994 он. 2011 онд дахин одоо батлагдаж улсыг хүлээн авч гаргасан байт юм аа. За энэ дээр одоо энэ ойлголтууд байгаа. Тэгэхээр Монгол улс бол одоо ухаандаа их газрын улс байгаа. Тэгэхээр хоёр хөрш улстай. Тэгэхээр гадаад харилцааг нэгдүгээр хөрш улсын харилцаа, хоёрт нь бүс нутгийн харилцаа, за гуравт нь глобал харилцаа гэж ингэж хувааж болно. За тэгэхээр мэдээж харилцаж байгаа эрх тэгш ингэж хизээгээр харилцах боловч мэдээж одоо гадаад бодлого тэргүүлэх чиглэлүүд гэж бас гарч ирнэ. За үүн дээр ингэж 5 чиглэл байгаа. Нэгдүгээрт энэ хөршийн хөрш улстай харилцах энийг бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болж байгаа. За хоёрт нь бол 3 дахь хөрш гэсэн энэ ойлголт байж байгаа. За 3 дахь хөрш. За гуравт нь бол Монгол улс Аз тивд оршдог ийм улс учраас одоо Зүүн Аз, Төв Аз. За ингээд хамгийн түрүүнд нь Аз. За ингээд Төв Аз, за мөн одоо Зүүн Хойд Аз гэсэн энэ бүс нутагт оршиж байгаа улс орнуудтай гадаад харилцаагаа түлхүүржүүлээ гэдэг. За дөрөвт нь мэдээж Монгол улс бол олон улсын нэг хэсэг. Энэ утгаараа нэгдсэн үндэсний байгууллага. За мөн нэгдсэн үндэсний байгууллагыг төрөлдсөн байгууллагууд олон улсын байгууллагатай ингэж харилцаагаа гадаад бодлогын 4 дахь том чиглэл болгож явж байгаа. За 5 дугаарт нь ерөөсөө хөгжиж буй орнууд. Энтэй тогтоосон харилцаагаа Монгол улс авч явъя гэсэн ийм 5 ийм үндсэн чиглэлийг тодорхойлсон. За тэгвэл 3 дахь хөрш гэж юу хэлээд байна вэ? За энэ бол хоёр зүйлийг хоёр одоо key point буюу одоо түлхүүр үгийг хэлээ. Нэгдүгээр энэ бол арчилсан улс байна. Тэгэхээр зэрэг бидэнтэй хөрш бол олон улс одоо Оросын холбооны улс за хятад байна тийм үү? Энээсээ гадна үүнээс бос нь 3 дахь хөрш гэж үзэхгүй шүү дээ. Арчилсан улс байх. Арчилсан улс байх хэрэгтэй гэдгийг тодорхойлсон. За хоёр дахь шинж чанар нь бол өндөр хөгжилтэй орн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнд бол ямар улсууд орж ийн гэхээр Америкийн нэгдсэн улс, Япон гэдэг ойлголтоор монголчууд ойлгож байгаа. Өнөөдрийн гадаад бодлогын үзэл баримтлал ч гэсэндээ энэ 3 дахь хөршийг энэ хоёр улсын нэрээр шууд нэрлсэн байна. Тэгэхээр монголчууд энэ 3 дахь хөрштэйгээ харилцах гэсэн харилцаа түүхэн үндэстэй. Анх 1911 онд Богд хаант Монгол улсын засгийн газар байгуулахдаа Америкийн нэгдсэн улс, Япон улстай харилцаа тогтоох гэж маш хүчин чармаал гаргасан байдаг нь үүнийг илэрхийлж байгаа. Хоёрдугаарт нь бол хоёр хөршөөсөө хамаарсан энэ байдлаас аль болохоор гарч аюулгүй байдлаа илүү өргөн хүрээнд хангах гэсэн энэ бодлого бол Монголын уламжлалт бодлого. За энэ нь бол энэ 3 дахь хөршийн бодлого илэрч байгаамаа. За эцэст нь одоо ингэж гадаад харилцаа дотор бол бас нэг түншлэлийн харилцаатай улсууд гэж байна. Сурах хүчгийн дотор бол 181-р хуудсанд та бүхэн энэ харж байгаа. Тэгэхээр 181-р хуудсны энэ мэдээлэл бол нэлээд хуучин мэдээлэл. Энэ 2017 оны мэдээлэл байна. Тэгэхээр гадаад харилцааны түншлэлийн харилцаатай улсыг 4 ийм бүрэн ангилдаг. За иж бүрэн стратегийн түншлэл энэ хамгийн одоо өргөн харилцаатай, хамгийн ойр харилцаатай гэсэн үг. Стратегийн түншлэл дараа тэгээ иж бүрэн түншлэл, өргөн хүрээтэй түншлэл. За тэгэхээр энийг болохоор зэрэг иж бүрэн стратегийн түншлэлд бүгд найрамд хятад ард улс, Оросын холбооны улс орж байгаа. За стратегийн түншлэлтэй улсууд бол Япон, Энэтхэг гэсэн улсууд орж байна. За иж бүрэн түншлэлтэй одоо улсууд бол одоо стратегийн түншлэлтэй улсууд бол Америкийн нэгдсэн улс нодлон жил нэмэгдэж орж ирсэн байдгийн. Тэгэхээр зэрэг энэ дээр бол энийг засаж тавхан ойлгоорой. За иж бүрэн түншлэлтэй улсууд Солонгос, Герман, Турк гэсэн 3 улс байна. Өргөн хүрээтэй түншлэл, Канада, Австрали гэсэн ийм улсууд байна. За тэгэхээр эцэст нь одоо хүүхдүүдтэй хэлэхэд
энэ 3 дахь хөршийн тухай энэ ойлголтуудыг та бүхэн гадаад харилцааны яамны вебсайтаас гадаад бодлого үзэл баримтлалыг татан авч үзээрэй гэдгийг зөвлөж байна. За мөн одоо сурах хүчгийн 180 дугаар буудсан байгаа 164 улстай дипломат харилцаа тогтоосон гэсэн энэ ойлголт бол одоо 192 болж нэмэгдсэн байна. Тэгэхээр хуучирсан тоонуудыг бас засаад авахыг хүсэж байна. За ингээд нийт хүүхдүүдийн эсдийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсье.